За найзуудаа энэ хичээлээр бид нар options buy буюу сонголтын зурвас ашиглаж текстэнд хэрхэн өөрчлөлт хийж болох тухай үзнэ. За мөн характер панел буюу үсгийн фонтны панелийг ашиглаж бид нар бас текстэнд өөрчлөлт хийх боломжийн тухай үзнэ. За дасгалын 13 дугаар хавцнаас бид нар Photoshop бүрэгдэхүүнтэй 2 файл нэ. За эхний файл нь start file гэсэн Photoshop бүрэгдэхүүнтэй файл байна. PSD бүрэгдэхүүнтэй файл байна. За жоохон томруулъя. 2 дахь файлаа дуудъя. 2 дахь файлын нэр нь болохоор Picture Postcard гэсэн Photoshop бүрэгдэхүүнтэй файл байна. За бид нар энэ файлыг Photoshop CC 2017 програм дээр нээж байна. За жоохон томруулаад харъя. За ийм шуудангийн пост картыг бид нар хийх ёстой. За бид энэ тасраа зураасаар харуулж байгаа бичиглэлүүдийг хийх ёстой. За мөн тамга байна. Тамгыг тойрсон тойргоор яаж бичиглэл хийх тухай үзнэ. За тэр маркн дээр бас текстийг хэрхэн бичих тухай үзнэ энэ дасгалаар. За энэ цулгуу арлын зураг байна. Давхруудын панелаас харахад идэвхжээгүй 3 давхар байна. За явцын дунд бид нарыг ашиглах болно. За бид нар текст бичих шаардлагатай тул текстийн айкон дээр товшилт хийж хэвтээ чиглэл буюу horizontal гэсэн бичиглэлийг сонгож байна. За тэгээд энэ хэрэгслээ reset хийгээд reset хийхийг бид нар мэднэ. Зүүн дээд буланд байгаа T гэсэн тавч дээр маусны баруун тавчийг тавшин reset tool гэсэн командыг ажиллуулнаа. Цаанаас тохируулагдсан үсгийн фонтны нэр нь Myriad Pro байна. За фонт хэмжээг 12 pt-гээр аваад Sharp гэсэн сонголтыг хийгээд текст бичих газраа бид нар нэг тавшилт хийнэ. За ингээд анигдсан курсор гарч ирж байна. Курсорын дундхан талд дөрвөлжин цэг байна. За энэ маань болохоор текст эхлэх цэгийг харуулж байгаа юм аа. За давхаргуудын панелд layer 4 гэсэн текстэн давхарга үссэн байна. Тусдаа текстэн давхарга үссэн байна. За ингээд англиар нэг текст бичиж байна. You would love this place гэсэн англи өгүүлбэр бичээд бичсэн текстээ маусны сумаар дагууд нь дарангаа бүгдийн selection хийж болно. За эсвэл бичсэн текстээ бүгдийн selection хийвэл layer 4 дэх T гэсэн айкон дээр 2 тавшилт хийхэд бичиглэл маань бүгдээрээ selection болж байна. Үсгийнхээ фонтыг ихсгэж багасгаж болно. 24 point дээр тавилаа. Бичсэн текстийн үсгний өнгийг сольж болно. Ингээхийн тулд дахиж selection хийгээд бид нар өнгөний панелаас цагаан өнгийг сонгож байна. За бид нар бичсэн текстээ зүүн эсвэл төв эсвэл баруун талд тавьж болно. За тэр дээрх айконы тусламжтайгаар centered гэсэн айкон дээр нэг тавшилт хийхэд за доод бичгэлээ харахад текст эхэлсэн дөрвөлжин цэг маань яг тэг дунд нь байж байна. Зүүн талд гэсэн айкон дээр тавшилт хийхэд эцэст зураасны төгсгөлд очсон харагдаж байна. Текстийн төгсгөлд анижж байгаа курсорыг алга болохын тулд бид нар escape touch-ыг тавшихад байхгүй болж байна. Move буюу ийш тийш нь шилжүүлэн хөдлөх хэрэгслийн тусламжтайгаар бид нар текстээ ийш тийш нь маусныхаа тусламжтайгаар зөөж авчиж тавьж болно. Үсгний фонтыг өөрчлөхийн тулд бид нар дээр доош задардаг фонтны панелаас бид нар текстээ бичиж өгч болно. За манай тохиолдолд Arial гэж дөнгөж бичингүүд Arial фонт маань шууд сонгогдож байна. Бичсэн бичгэл маань ч гэсэн Arial фонтны хэвлэлвэрийн дагуу өөрчлөгдөж байгаа нь харагдаж байна. За би Arial гэсэн фонтоо сонгоод за тэгээ сая англи бичиглэлийг монголоор орчуулж бичиж байна. Энэ газар тань таалагдж байна уу гэж текст бичсэн байна.
За буцаагаад revert хий. Англи бичиглэл дээр буцаага тавья. Өгүүлбэрээс бид нар love гэсэн үгийг сонгоё. Ингэхийн тулд бид нар L үсгийн өмнө курсороо аваачиж нэг тавшилт хийхэд анивдсан курсор маань гарч ирж байна. За тэндээсээ бид нар дагууд нь мауза дарангаа өнхрүүлж love гэсэн үгийг selection хийж байна. За үсгийнхаа хэмжээг 36 дээр аваад өнгөний панелаас бид нар улаан өнгийг сонгоод love гэсэн үгээ тодруулж өгч болж байна. За энэ байдлаар бичсэн текстээс бас тодорхой үгнүүдийг болон үсгүүдийг онцгойлж өгөх боломжтой байна. За одоо бид нар характер панелыг дуудъя. Ингэхийн тулд бид нар Windows Business характер гэсэн командыг дуудаж болох ба эсвэл текст айкон дээр нэг тавшилт хийгээд тэр дээд текст бичсэн юм шиг цаасны дэвстэй айкон дээр тавшилт хийхэд характер панел маань гарч ирж байна. За бид нар бичсэн бичиглэлээ томруулъя. Zoom хий. Space bar давч дарангаа маазных тавч дээр тавшаа явчихад томруулдаг шил маань идэвхждэг. Энэ командыг бид нар мэднэ. Love гэсэн үгийг selection хий. Ингэхийн тулд бид нар маазныхаа курсорыг love гэсэн үгэн дээр авчиж хоёр тавшилт хийхэд үг маань тэр чигээрээ selection хийгдэж байна. За бид нар характер панел буюу үсгийн хэв хэлбэрийн панелыг харъя. Myriad Pro гэсэн доош задардаг зэснээс бид нар фонтны төрлийг сонгож болж байна. За түүний хажуухан талд фонтны үсгийн стил гэсэн доош задардаг бас зэс байна. Манай тохиолдолд regular буюу хэвийн гэсэн сонголттой байна. За энэ машин цугцсан стилийн төрлүүдээс би bold italic гэсэн стилийг сонгож байна. За дараагийн сонголтоос бид нар фонтны хэмжээг сонгож болно. За энэ үсгийн хэмжээг би 30 point-аар тавилаа. За дараагийн сонголт бол set of leading гэсэн сонголт байна. За энэ тухай бид нар дараа үзэх болно. Түүний доор хоёр мөр байна. Нэг нь болохоор тохируулагдсан metrics гэсэн тохируулгатай, kernel гэсэн англи үгтэй тэм тохируулга байна. За энэ нь болохоор нэг мөрдөх үг хоорондын зайг тохируулдаг тохируулга байгаа. За нөгөө мөр нь болохоор цаанаасаа тохируулагдсанаар 0 дээр байгаа tracking гэсэн англи үгтэй тохируулга байна. За нэг мөрдөх сонгогдсон үгийг тэр чигээр нь үсгнүүдийн хоорондох зайг өөрчлөх боломжтой тохируулга байгаа. За laugh гэсэн үгний VE үсгний хооронд мауза авчиж курсорын нэг давшилт хийгээд kernel буюу үг хоорондын зайг 50 дээр тавихад ямар өөрчлөлт гарч байгааг та нар харж байгаа бах. За цаанаасаа тохируулагдсанаар болохоор matrix гэсэн тохируулгатай байна. За бид нар optical гэж тохируулга дээр тавьж болно. Өөрчлөлт гарч байгааг та нар харж байгаа хаа. За tracking дээр болохоор үгдэх үсгнүүдийн хоорондох зайг тэр чигээр нь бүгдийг өөрчилж байгааг харж байна. За хасах тавь дээр тавихад үсгнүүдийн хоорондох зай багасж байна. За буцаагаад нэмэх тавь дээр тавихад үсгнүүдийн хоорондох зай ихсэж байна. За дараагийн мөр рүү оръё. За дараагийн хоёр сонголт нь болохоор үсгний өндөр болон өргөнийг масштабын хэмжээг өөрчлөх зориулсан тохируулга байна. За жишээлбэл үсгний өргөнийг 120% дээр тавиад үзэхэд ямар болсныг харж байна. За дараагийн тохируулга нь болохоор set baseline shift гэсэн
тохируулга байна. За үндсэн шугамыг дээш доош нь өргөж эсвэл доошлуулах тохируулга байна. За харъя. Жишээлбэл нэмэх харав дээр тавихад үг маань үсэг маань дээш өргөгдөж байна. Хасах харав дээр тавихад доошоо доошилж байна. За дараагийн айконууд болохоор стилийн айконууд байна. За бүгдийг томруулна, бүгдийг жижигрүүлнэ гэх мэт. Word Office дээр байдаг текстэн зориулсан тохируулгууд энд байж байна. За энд нэг сонин тохируулга байгаа FI гэсэн айкон байна. За энэ нь болохоор стандарт ligature гэсэн айкон байж байна. Өөрөөр хэлбэл үсгний хэлхээ гэж монголоор орчуулж болох юм. За жишээн дээр үзье. За TH гэсэн хоёр үсгний хооронд FI гэсэн үсгийг компьютерийн товчноос оруулаад стандарт ligature гэсэн айкон дээр тавшилт хийхэд за ямар өөрчлөлт гарч байгааг харж байгаа бах. За бид нар текст рүү баталгаа тоог оруулах шаардлагатай болдог. За энэ дээр жишээ үзүүлж байна. 1:6:2 гэхэд үсгийн маань фонт хэмжээ бусд үсгнээс томорсон харагдаж байна. Жижигрүүлж нэг хэмжээнд оруулахын тулд 1:6:2 гэсэн айкон дээр нэг тавшилт хийж байна. За энэ байдлаар текстэн бичигдэлд бид нар үсэг бүрд өөрчлөлт хийж болох боломжтой эндээс харагдаж байна. За буцаагаад өмнөх ямар байсан тэр байдалд оруулаад бид нар характер панелыг нээж байгаад tracking гэсэн мөрөнд 600 гэж утгыг оруулаад өгье. За бичсэн бичигдэл маань үсгнүүдийн хоорондох зайн нэлээд хол зайтай болсон энд харагдаж байна. За тэгээ Ctrl 0 товчийг дарангаа харагдцыг бүхлээр нь нэг харж. За эндээс бас бид нар энэ оруулсан текстээ бүгдийг нь том үсэг рүү хувиргая. За энэ байдлаар найзуудаа бид нар энэ хэсгээр шумба болон характер панелийн тусламжтайгаар үгний хэв хэлбэрт хэрхэн өөрчлөлт оруулж тохируулах хийж болох тухай үзлээ.